Бидний Германы олон улсын хамт ажиллагааны нэгдлийн Сурмал орон сууцыг дулаалт төслийн хүрээнд хийж байгаа барилгын талбай дээр ирээд байна. Энд бол үндсэндээ бидний ардтанд 60-70 онд баригдсан үндсэндээ Улаанбаатар хотод 1077 ширхэг блок байдаг энэ барилгааны одоо төрөлний ард байна. За энэ барилгуудын нөхцөл байдал бол нэлээд хүндэрсэн төлөв байдалтай байгаа. За тэрнээс нь дөрөвдүгээр нэгдүгээр энэ ашиглалтын хугацаа үндсэндээ 50 жил болсон 50 жилийн хүүтэй өвлийг давсан, хөлтийн шоконд өртсөн, хавтан хоорондынх нь битүүмжил алдагдсан учраас салхи сэгэх эффект их нэмэгдсэн. За ингэснээрээ үндсэндээ айлуудын тав тух алдагдах, за цан хөгц мөөгөнцөр үүсэх, айлууд дарах ийм асуудлууд үүсэж байгаа. За нөгөө талаас бас нэг том проблем бол үндсэндээ манай Улаанбаатар хотын дулаан хангамжийн хүрэлцэхгүй болсон учраас ерөнхийдөө нийлүүлж байгаа дулааны давалдалтай явж байгаа тэр утгаараа бол айлууд сүүлийн одоо жилүүдэд бол нэлээд өвлдөө хүүтэй өвлждөг энэ асуудал бий болж байна. За энэ болгоноос одоо үүсэж байгаа энэ проблемоос гарах арга хэмжээнүүд хэрэгжсэн. За энэний хамгийн ихний ээлжинд бол одоо үндсэндээ барилгын гадна ханыг дулаалах, дайвар дулаалах, за мөн ингээд дулаалсныхаа үр дүнд бий болж байгаа дулааны эрчимчний хэмнэлтийг баталгаажуулах барьж авах үүднээс холигч носоосны үүжил буюу одоо доотлолт нь дулааных нь үүжил дээр автомат хаалт, автомат тохируулга, за тэгээд дулааны тоолор насоос зэрэг ийм ажлуудыг бол энэ ажлын хүрээнд хийж байна. За тэгээд хэдүүлээ үндсэн талбайраа очиод яг ямар ажил, ямар материал, ямар зориулалтаар ашиглаж байгааг тайлбарлаад өгье. Энэ Сурмал орон сууц гэдэг нь хуучин 36 см-ийн зузаантай хөнгөн блок, хөнгөн бетон хаан байдаг. Хөнгөн бетон гэдэг нь бол үндсэндээ тийм хөнгөн дүүргэгчтэй, керамзитын дүүргэгчтэй бетон хаан. За аль үндсэндээ өөр дулаалга бол энэ барилга дээр байгаагүй. Тухайн үеийн нормын шаардлага хэдий хангалттай ч гэсэн өнөөдрийн одоо шаардлагад бол бас нийцэхгүй болоод цаг хугацааны юунд бас элэгдэж муудаад тэр хөдөлтийн гэмтэл аваад хүүтэн сэрүүн ийм нөхцөл байдал бүрдээд байгаа учраас бид нар бол энэ барилгыг одоо гадна талаас нь 15 см зузаан эрдэс хөнгөөр дулаалж байна. За эрдэс хөнгөд байгаа энэ материал бол үндсэндээ нэг талаас шатадгүй маш том давуу талтай, нөгөө талаас амьсгалдаг гэж ярьдаг. Дотроос орж иж байгаа чигийг бол маш чөлөөтэй цаашаа гаргадаг ийм материал учраас энэ барилгыг маш тийм зөв хуурай нөхцөлд одоо үндсэндээ барилгын даатсан хан болж байгаа энэ элементүүдийг хуурай хадгалах ийм давуу талыг бүрдүүлдэг. Инснээрээ бол энэ дулаалгын ажлын технологийн чанараас хамаарат үндсэндээ 30 хүртэл ашиглалтын хугацааг бол одоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. За энд энэ үндсэн яг үе давхаргуудыг би та бүхэнд танилцуулж үзүүлье. Ямар хэмжээний эрдэс хүн хэрглэж байгаа гэдгийг эндээс гарч болно. Үндсэндээ 10 см зузаан галж чаддгүй эрдэс гарлын ийм дулаалгын материал. За энэ дээр 10-аар болоод 5-аар давхарлаад ам зөрүүлээд ингэ явж байгаа учраас үндсэн энэ барилгуудад хуучин шоу заадлаар алдагдсан дулааны алдагдал дахиж битүүлэгдэж байгаа, битүүмжлэгдэж байгаа. За ер нь бол барилга гэмтээд байгаа, барилгыг хөлдөгөөд байгаа үндсэн тэр чиг барилгын дотор талаас гаралтай байдаг. Дотроос нь энэ хашлгуудаас ханаар нэвтэж явах замдаа конденсац үсээд энэ хөлдөх процесс явагддаг. Тэгэхээр энэ дулаалгыг хийснээр үндсэн энэ барилгын тэр цан цохоод байгаа юм уу хөлдрөлтийн цэгч гэж ярьдаг. Энэ бол харьцангуй үндсэг хийцээсээ наашаа гарч ирээд энэ хөвөнгийн гадна тал руу ерөнхийдөө цан цохох эффект үүсдэг. Тэгэхээр үндсэн барилгаа бол дахиад чиглүүлэхгүйгээр хамгаалж чадж байгаа гэсэн үг. За тэгээд гадуур нь 15 см зузаан хөвөн дээрээ гадуур нь одоо салхи битүүмжилдэг, амьсгалдаг энэ туузаар бүрсэн байгаа. Энэ тууз нь нөгөө үүсэж байгаа чигийг ямар ч саадгүйгээр чөлөөтэй гадагшны гаргана. За нөгөө талын бас нэг том давуу тал нь энэ тууз гаднаас салхи нэвтрүүлдэггүй. Энийг одоо үлээгээд үзэж болно. Ямар ч салхи нэвтрүүлдэггүй. Тэр утгаараа бол энэ хөвөн дунд хүүтэн салхи орж ирж тэр хааны буцаагаад дахиж хөргөх тэр эффектийг байхгүй болгодгоо гэсэн үг. За тэгээд энэ араар ийм агаарын үе оруулж өгж байгаа. Ямарваа нэг байдлаар энэ чийг дотор талаасаа нэвчээд энд ямарваа нэг конденсац үүсэх. Ер нь бол конденсац үүсэх нь бол үүснэ. Тэр үүсэж байгаа конденсацыг энд ард нь байж байгаа энэ агаар сэлгэлттэй энэ хийцэл бол үндсэндээ чигийг хатааж яадаг ийм давуу талтай. Тэр ч утгаараа бид нар энэ суур арамыг зөөрдөггүй одоо цайрдсан профиль ашиглаж байна. За тэгээ гагнуур холбоосон дээрээ бүгдээрээ зэвнээс хамгаалах юм төрөлхлөг хийгээд
гадна талдаа металл өнгөлгөөтэй ингээ явж байгаа. За ингэснээр энэ технологи бол үндсэндээ одоо хамгийн багадаа 30 жилийн настай гэж үзэж байгаа. Тэр утгаараа тэр 30 жилийн насаар энэ барилгуудын ашиглалтын хугацаа нэмэгдүүлж үн цэнийг өсгөх энэ боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. За бидний Баянгол дүүргийн 19-р хорооны 55-р байр хуучны угсармал 5 давхрын дээвэр дээр гараад ирсэн байна. За энд бол одоо бид нэр дулаалгах ажлыг хийгээд дээдлийн хуучин дээврийн тусгаарлал буюу хар цаасыг хуулж яад одоо дахиад өнгөлгөө тэгшлэгээ бетоныг бас хийгээд дууссан байна. За дулаалгахтаа бол үндсэндээ энэ угсармал орон сууцны үндсэн дээврийн хийцлэл доороо хөндийтэй байдаг. Тэр хөндийрүү нь бол одоо бид нар энэ тусгай асгаас хэлбэрийн дулаалгыг нөхөлээд одоо шалаакаар үдээх ийм арга хэрэгэлсэн байгаа. За энэ дулаалгын технологи бол үндсэндээ бараг манайд одоо анхных нь хэрэгжилж байгаа шиг байна. Энэ бол маш хэлбархан энгийн хийж болдог ийм технологи байгаа. За үндсэндээ одоо зурагчдын тооцоогоор бол бид нар энэ дээврийн нийт хөндөд бол 15 см асгаасан дулаалга тарааж хийсэн байгаа. За энэ асгаас гэдэг нь бол хөөсөн зүрийн нунтаг гэж болж байна. Эрдсэнгийн хяргацсан юм нунтаг үлээхэд хэлбархан асгаасын хэлбэрийн ийм дулаалгаар хөндөй орон зайг дүүргэж хийгээд тэгээд энэ хөндөй орон зайд бас нэг давхар үүргэнд ороос орж ирсэн чигийг гаргаж явах хэвээр агаарлуулсан сувгууд байдаг. За энэ сувгуудыг бас хүчтгэж нэмж өгөх зорилгоор тодорхой орон зайд бол энэ яндангуудыг хийж гисэн байгаа. За энэ дээр одоо үнэндээ малгай хийгээд өгтөрөөс тэр дээврийн хөндөөрөө ямар нэг байдлаар доороосоо чиг айлын уур нэвчилсэн тохиолдолд энийг бол барилгах дэмжлэг үүсгэхгүйгээр зайлуулах ийм зорилготой уур хаях зорилготой ийм яндангуудыг хийж гисэн энэ дээр одоо малгай ирнэ. За тэгээд энэ дээвэр дээр ижүүрэн 2 давхар хар цаасан тусгаар тэгдээд энэ дээврийн ажлууд ерөнхийдөө дуусна гэсэн. За бид нар энэ барилгын нөгөө талд нь үндсэндээ энэ фасад бол одоо дуусах тал руугаа шилжиж байна. За ерөнхийдөө ингээд дуусахаар бол иймэрхүү маягийн дүр төрхтэй үндсэндээ шинэ барилга шиг болно. За ингэснээр айлууд бол нэгдүгээр эрчим хүчний хэмнэлт бий болгоно. Цаашдаа хэрэглэн суурилсан тариф, үн тариф шилжихэд бол тэр хүмүүс 30-40% хямд төлбөр төлнө гэсэн үг. Нөгөө талаас тав тухтай дулаахан хөгж мөгөн зэргүй эрүүл орчин бий болно. За мөн зах зээлийн үнэлгээ одоо иймэрхүү болоод ирэхлээр энэ барилгын үнэлгээ үнэлэмж бол одоо эрс дэшээ нэмэгдэх ийм боломж олцоо бүрдүүлнэ гэсэн. За тэрдээрээс хүмүүс энэ төсөлд идэвхтэй хамрагдаж одоо үйл хөдлөх хөрөнгөө урт хугацаатай ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх энэ арга хэмжээнд хамрагдах үйл хөдлөх хөрөнгөгийн үн цэнийг нэмэгдүүлж өргөдүүдэд үлдээх энэ том боломжийг бас ашиглаарай. Тэгэхээр боломж хаана байгаа вэ гэхээр Дулаанбайр цэгийн гэсэн сайт руу ороод бүртгүүлэх боломж нь одоо хүртэл байгаа шүү. Төслийг Холбооны бүгд найрамдах Герман улс болон Их Британи улсын засгийн газрын өмнөөс Medication Action Facility байгууллага санхүүжүүлж байна. Хамтран санхүүжүүлэгч Монгол улсын хот байгуулалт барилга орон сууцчлалтын яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, төслийг хэрэгжүүлэгч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг. Төслийн талаараа дэлгэрэнгүй мэдээллийг Дулаанбайр цэгийн сайтаас болон 7711 55 15 дугаараас авна. Дулаанбайр тогтвортой ирээдүй.